Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр монголчуудын иргэн шилгэд цуврал нэвтрүүлгийн эхний дугаарыг үзүүлж байна. Үзэгчид та бүхэнд хагасар тутамд монголчуудын иргэн шил, ёс заншил, түүхийн талаар ярилцах нэвтрүүлгийг оруулж байх юм. За энд бол ихэвчлэн төвөгчид, соёнгоор үлэгчид, олон нийтийн төлөөллийн хүмүүс оролцож байх юм аа. За бидний эхний нэвтрүүлгээр энэ удаа Монгол хүүхдийн хүмүүжил, гэрийн хүмүүжил, за ер нь одоо уламжлалын шинжилгээний асуудлаар юу болж байна гэдэг сэдвийг хөндөж ярилцах гэж байна. За энд бол бид нар ямар нэг асуудал шийдэх гэж ярихаасаа илүүгээр ер нь одоо гэр бүл, за тэр дундаа одоо хүүхдийн хүмүүжлийн орчин, манай боловсролын орчин ямар шүү байна уу гэдэг талаар зарим нэг одоо чөлөөтөө санал солилцож ярилцах юм. За өнөөдөр манай ширээн дээр бол Намжил доктор ирсэн байна. За мөн одоо Үлзийбаатар доктор, Ганбат доктор. За ерөнхийдөө Намжил гойг бол үзэгчид та бүхэн танилцуулбал Монголд одоо гэр бүл судлал гэдэг талаараа бол нэлээд дагнаж ажилладаг юм одоо ховор сэдвээр ажилладаг ийм доктор профессор хүн. За Үлзийбаатар түүхч бол түүхийн ухааны доктор. За ер нь 20 дугаар зууны ихэнх үеийн үйл явцаар судалдаг. За Ганбат түүхчийн хувьд бол түүх археологийн сэдвээр ялангуяа түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дараагаар ажилладаг. Энд бол эрдэмтдийг яагаад үрсэн бэ гэхдээ ер нь бол Монголын уг сотны зөв түүх энтэй холбож ярихад эрдэмтдийн үг бидэнд хэрэгтэй гэж ингэж авчирсан байгаа. Тэгэхээр гэр бүл бол анхны үндэс шүү дээ тийм ээ нийгмийн. За энэ талаар яриагаа эхлэх үү. За манай өвгдөөс айл гэр төр улс айл гэр гэж ингэж сургаж ирсэн. Үндсэндээ тийм л дээ. Тэгээ судлаад үзэхэд бол одоогийн төвшөнд бол нэг энэ Төв Азийн сайхан нутагт хос гэр бүл нэг 6000 жилийн өмнө лав үүсчихсэн байсан харагдаад байна. Хадны зураг дээр л би үнэлж энийг харгаад байгаа юм л. Тийм учраас Монгол гэр бүл бол одоо олон зууны өөрийн өвөр мөц онцлогтой, уламжилтай. За шинжилэгдэж ирсэн. Өнөөдөр бол хэрэгтэй нь үйлчлэл. Тэгээ шаардлагагүй нь бол тэгээд одоо тий шинжилгээ явуулсан. Хийгдэж ирсэн ийм учиртай. Тэгэхээр энэ сэдвээр асуудлыг ярьж байгаа явдал их чухал. Тэгээ гэр бүлийн хүмүүжил гэдэг бол энэ Монгол байгаа цагтл байх л асуудал. Гагцхүү өөрчлөгдөж, шинжилэгдэж хэрэгтэйгээ тий аавч хэрэггүй хийж явах юм л учиртай. А өнөөдөр манай энэ одоо аав том телевиз энэ асуудлыг авч үзэж байгаа бол их ач холбогдолтой. Яагаад өнөөдөр Монгол улс Монголын ард түмэн энэ ацсан зам дээр очиж байна. Одоо сорилтонд ацсан зам дээр. Одоо хоёр зам. Нэг юу хэлээд байгаа гэхээр нэг нь болохоор нөгөө нүүдэлчдийн уламжлалт хүмүүжлийн зүйл соёл тийм ээ. Нүүдэлчтэй уламжлал. А нөгөө нь орчин үеийн сойрон. Тэгээ өнөөдөр 70 гаруй хүн амын 70 гаруй нь хот сойронд орсон. Амьдралын хэв маяг хотчсон. А 30% нь хөдөө. А тэнд л уламжлал байна. Тэгэхээр энийг яаж явах? Ойлдоо болох. Хайж болох. А яаж зохисыг нь болох вэ гэдэг асуудал бол манай ард түмний, манай төрийн бодлогын суур асуудал байх хэрэгтэй. Энэ дээр л алдвал тэгээд энэ иргэн шил, энэ соёл юм гээгдэж яв. Яагаад вэ? Хүн ам залуужж байгаа үед. Одоо энэ гэр бүл гэдэг чинь бол аав, ээж, эмээ, өвөө. Тэгээ өөр хүүхдүүд тийм ээ, ах эгч. Энийг бүл гэсэн ойлголт л яваад байна шүү дээ. Энэ дотор тэр нөгөө хүний хүмүүжүүлж бэлдэх, сайн хүн бэлдэх. Энэ гэр бүлээс бол муу хүн гарах ёсгүй шүү дээ. Энэ гэр бүлээс муу хүн гарвал одоо төр улсад муу хүн бэлдэж өгсөн. Төр улс сул байна гэсэн том философи яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гэр бүл дотор хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг бол монголчуудын бүр эртнээс улбаалдсан бүр масар том соёл, уламжил, өөрийнхөө иргэншлийг илэрхийлж гисэн том ийм одоо судлагдсан болцол яваал одоо манай докторууд ингээд судлаад явж байгаа тийм. Тэгээд түрүү Намжилгаа яг л голоор нь хэлчихлээ шүү дээ. Одоо бид нар яг энэ хүүхдийн хүмүүжил гэдгийг чинь хоёр замын эхэн дээр зогсож байна. Нэг нь бол манайд нүүдлийн иргэн шил Баттай оршинд тогтнож байгаа. Энэ бол манай хөдөөд байна. А нөгөөх нь суурин иргэн шил. Одоо энэ хотод байгаа. Энэ хоёр тэс өөр иргэн шил. Энэ хоёр тэс өндөө юм холчоод байгаа ганц улс чи ганц Монгол. Манайх шиг ийм хоёр иргэн шилтэй улсуудад дэлхийд байхгүй. Ер нь байхгүй бах тийм хаач байхгүй. Тэгэхээр яг одоо бид нар эндээс улбаалаад нөгөө яг одоо Монгол уламжлалаар хүүхдээ хүмүүжүүлэх тэднийхээ өсөх асуудлыг ингээд том асуудал болгож ярьж штэ ер нь. Анхаарлын төвд ороод ирчихсэн.
Бидний багын хүүхдтэй үеийн тэр аав ээжийн хүмүүжлийн одын орчин цагч нь баг байхгүй болсон юм биш үү? Том хүний хажуу гадны хүн сууж байхдаа хүн орж ирвэл тавхтай юмнаас нь авч болохгүй, хүний үг сонсдоггүй, тийм ээ? Ээж аваад хомчул ярианд оролцдоггүй, тийм л хүмүүжлтэй байсан. За одоо ээж байгаа хүүхдэд бид нэр юм хэлэхэд ерөөсөө тоохгүй шүү дээ. Бидний үед чинь бол ахмад хүнээс айгаад эмээгээд эмээдэг байсан шүү дээ. Одоо нөхд бол ерөөсөө юм хэлгээд тоохчгүй. Тэрнээс их санаа зовж байна. Хүүхдүүд гадуур юу хийж гин, яаж одоо хинтээ нөхөрлж гин те хаагуур явж гин гэдэг нь бол эцэг ихэд бол нэг хайхтар тодорхой биш болсон. Хүүхдтэй гаргах цаг муутай болсон. Тэрнээс болоод ерөнхийдөө хүүхдүүдийн хүмүүжил жоохон доголдох тийшээ хандж иж магадгүй. Тэгэхдээ бол хүн хүний хүүхдийн хүмүүжил бол эцэг эхээс нь өөртөөс нь шалтгаалах байх. Сургууль цэцэрлэгт хүүхдээ даатгачдаг тэр бол болохгүй шүү дээ. Ерөөсөө эцэг их л хүүхдтэй ойр байх хэрэгтэй, ойр ярилцж явах хэрэгтэй. Одоо ч нэг хүүхд нэг өөр өөрөнд орчгоод компьютер тоглоод эцэг их наана тэр л буруу. Аав ээж бол өөрснөөрөө л дагаж сургадаг. Үг хэлсэн чиг л тийм үг хэлж болдгүй. Одоо яд жил нүгэлгээ хэлждэг тийм байсан шүү. Ер нь уламжлалгээд ярихлаа чинь монголчин төрд улсын түүх гэж 2000 жилээр явчихсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ хүний үед ч гэдэг юм Монголын эзэнт гүрний үед мэдээж хэрэг улс нийгэмлэг байгаад тийм одоо хөгжилтэй төрд улстай байсан улсууд чинь энэ одоо чинь ард иргэд ялангуяа хүүхдүүдийг хүмүүжүүлэх өөр арга ухааны тухай юмнууд л тоссол байдаг баг. Ер нь судлаад үзэхэд хүүхдийн хүмүүжилтэй холбоотой энэ талаар мэдээлэлтэй зүйлс нэлээд олддог баг. Энэ талаар яриаг өргөжлүүлэх. Тийм л дээ. Энэ би төрүүчийн бодон хүмүүс төлөвчөнд залруулахад манжиш би чинь эртний түүх. За тэгээд огшаатан зүүн талаас нэг ганц хоёр сэдвэл тоншиж байгаа юм шүү дээ. Тэгээд за эртний түүх гэдээ аваад үзэхээр бидний түүхчдээ голдвол эртний нүүдэлчдийн гэдэг талаасаа нөгөө хятад их сурвалж руу хандхаас гарахгүй тэнд ингээ бичигдээд үлдсэн байна гэж. Тэгэхээр тэр нөгөөх л хүннүү нарын тухай өгүүлж байгаа түүхэн тэмдэглэгээд алдартай дэвтэрсэн түүх явж байна тийм ээ. Тэгээ энэ дээр нөгөө хүннүү нарын тухай жоох мэдээ орж иж ийн л да. Зогссон ч гэсэн. Тэд гэдэг маань нөгөө нүүдэлчтэй хэлж байгаа хүннүү нараа. Тэд хүүхдээ балчир бага наснд нь хавчаахаа байруулт юм байна гэж. Ном сум одоо яаж яах гэсэн үг. За нас биеинд хүрээд ирэхин цагт нь энд ном сум бариулт юм байна гэж. Хавчаахаа барьсан хүүхдний яд хүүхдээ нөгөө баг жижиг зурм холгон зурм багнадаг энэ үедээ явдаг гэж. За тэгээд мал хуу гэхээр нөгөө баг балчин насны хүүхдэн тохирсон тэр жижиг мал хариулуулт юм уу. Ингээд томроод ирэхээр насныхан цагаар нь нөгөө бусад том бог мал ингээд явуулах жишээтэй. Гэсэн нэг ийм цогц мэдээ ингээд гарч ирж байдаг. Тэгээд энэ маань нөгөө л нэг өнөөдөр уламжлагдаад яваад байгаа тэр л хүүхэд хүмүүжүүлэх үеийн юмд бас орж ирж штэ тийм ээ. Энэ бол хүүхэд ерөөсөө ингээл төрсэн цагаасаа эхлээл яг л тэр нүүдэлчин гэдэг тэр ахуй амьдралынхаа ёс заншлыг багаагаар эзэмшиж сурч ийсэн гэсэн үг. Одоо авч байгаа ном барьдаг байсан гэдэг нь бол тэрийн одоо жишээ даанч эзэнт хүрэн оршиж байсан. За мөн одоо жишээ ан гөрөөгээл олон одоо ахуйтай зохицдог тийм арга ухаан хөдөлмөрт одоо багаас нь сургадаг байсан гэсэн санаа харагдаж байгаа. Тэгэхээр тэр хавчаахаа сурна гэдэг чинь бол тэр хүмүүжлийн цогцлбор ойлголт хадгалаад байгаа юм. Тийм. Хавчаахааг мэднэ, нэрэлд сурна. Тэрийг харуулж тий Эрдэм. Тэгэхээр тэрийг сурах гэдэг чинь юу? Эр зоригтой болгоно тий хараа сайтай болчин сөрөмөс чанга болгоно гэл энэ чинь олон талын Маш олон талын юм үүдээ юм цаана агуулгадаад байгаа юм л да. Тэгээ одоо жишээ нөгөө мал маллах, морь унж сурах, морин дэрэмгий байх гэдэг сургуульчин тэр үеэс нь бас хэлж байна. Тэр үеийн нийгмийн амьдралын хамгийн том үйлдвэрлэл, хамгийн том хэв төрхөн тэр учраас тэр нийгэмд хүний тэгжил бэлдэж эхлэх байна. Тийм ээ. Манай одоо ингээд ерөнхий түүхийг харахаар за хүнүүгээс ярьж байгаа юм ба доктор ярьж байгаа тэр мэдээ мэдгэдгүүнээс ахуулаад ингээд тэр их эзэнт гүрэн байгуулах тэрний бутрах үе хүртэл нэг том үе нэг үе явж байгаа. Тэгэхээр энэ дотор тэр хүүхдүүдийг бэлдэх нь яг нөгөө авчаахаа ном сум бариулаа 3 настай морины нуруунд тэр тавьдаг. Их том ав ховоргонд дагуулж явдаг. Монголын ав хамраг гэдэг чинь ерөөсөө том цэргийн тактик тулдаан байж байгаа шүү дээ. Хэдэн сар үргэлжилдэг тийм үү. Тэгээд энэ дотор ямар ан хэн агнах вэ гэдэг нь дүрмтэй. Тэгэхээр жижиг ангаар
нөгөө 5-аас 8 насны 12 насны хүүхдүүд агнуулдаг. Тэгээд энэ хүүхд чинь 16 нас хүрэхдээ аль хэдийн дайчин хэр болцсон байна. Арвах намнахтай гарамгай. Дайны тактикийн бас арга ухаантай. Юу алж болох уу, юу алж болохгүй гэдгийг мэддэг. Хэний захиргаанд явах уу? Хэнд захирагдах уу? Хэний өгөр явах уу гэдгийг яг энэ гадна талдаа бол хүмүүжлэлт явна. Яг гэр дотроо бол ерөөсөө тэр Рашидадын тэр судрын суулгын энэ төр харж яхад ээжийн үүрэг асар ихтэй. Монголчуудын нэг гэр бүлийн нэг онцлог нь. Эцгийн үүрэг бол ерөнхий том үүрэг байна. Одоо ч байна шүү дээ, тийм ээ. Аавын нуруунд бүх нуруу үүрээстэй л байдаг гэдэг. Гэтэл яг гэр бүлдэх хүмүүжлийн гол үүрэг үүсгдэг хүн бол ээж. Ээжийн үгнээс гарахгүй явхад алдаа болдгоо. Одоо ч энэ бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Одоо ч явж байгаа. Тэгэхээр тэр ахс ихсээ хүндэл нь эцэг эхийн үгийг сонсно гэдэг бол ингээ Монголд уламжлалт явуулдаг. Одоо харахгүй юу? Агуу их төрөөс орхогдсон ээж байна, тийм үү? Дөрвөн хаан хүүхдийг Монголд бэлтгэж өглөө шүү дээ. Энэ хүний хүмүүжүүлсэн хүүхдүүд. Тэр алангой их хүүхдүүдийг яаж хүмүүжүүлсэн? Тэр яг товчонд байж байна. Тэр 5 яаж туулж. Тэр 5 одоо нөхдийг хүмүүжүүллээ шүү дээ. Бүгд улсууд ирдэх юм бол. Тэг бүгд том одоо Монголыг үндэслэгчдийн нэг болгосон. Өөлөн ээж ялгаа байхгүй. Хамгийн одоо өнчирч хоцорцсон эзэн үед бас л тэр олон хүүхдүүдийг өөлөн ээж хүмүүжүүлсэн. Ээжийн үгнээс гардаг. Чингис хаан бөөр сүлд хаан болцсон хойно хүртэл ээжтэй загнуулж идэг шүү дээ, тийм үү? Ээж сэлсэрдэж байдаг. Тэгээ дүү хасартайгаа муудалцаад тэгээ хасрыг ер нь одоо алан шавтан болж явахт нь өөлөө ээж мөөмө гаргаж ирээ загнаж идэг. Нус товчонд биш шүү дээ. Энэ одоо баг хүн төрлөختөнд жишээ болох хуйцаар онцгой тийм уйран бөгөөд гайхалтай хэсэг хөндлөлийн ёс шиг. Тэр бол гайхалтай. Тэгэхээр тэр хаан эцэг бол тэр ээжийн өмнө бүр маш их гимшидэж тийм үү? Их одоо ичсэн, айсан, эмээсэн гэж одоо төгөлсөн байдаг шүү дээ. Тэгээд буруугаа хүлээсэн. Тэгээд хасрыг хүлээжэн талиул явуулж өгсөн. Чи дэлхийн эзэн хүн шүү дээ. Дэлхийн улс байгуулсан хаа. Тэгээд энд ингэхээр нөгөө Монголын гэр бүл дэх ээжийн үүрэг их онцгой хүчтэй байдаг гэж байна. Тэгэхээр энэ уламжлалыг одоо монголчууд цаашдаа одоо энэ хойш үедээ аваад явах хэрэгтэй. Хүүхдийг хүмүүжүүлэхэд хуучин нүүдэлчд болвол одоо хүү бол аавыгаа дагаж, охин ээжигээ дагаж одоо тэр бүх үйлдэлүүдийг дагаж ингэж одоо боловсрдгоо гэж гэрийн дотор. Энэ юу н одоо аав өглөө эртлээл адуундаа мартахаас эхлээл хүүхээ сургаж эхлэхээс адуу маланд сургахаас ахгуулаад явдаг. Энэ одоо сэжин бол ер нь одоо юу гэж одоо тайлбарлах вэ? Одоо энэ их л ойрхон их сайхан аав үлгэрлэж өсөж байгаа энэ байдал одоо орчин үед ингээд цаашаа дагуулад явхад ямар байна? Хадны зурагтай байгаа юм. Ингээд цаашаа явж байгаа 3000 жилийн нэртэй гэсэн үг. Тий 6000 жил. Тэр цаашаа явж байгаа аав байгаа. Аавын баруун гар талд тэр эхнэр буюу ээж явж байгаа. Хөтөлцөөд явж байгаа. Хөтөлцөө явж байгаа. За номонд гаргасан. Аавын зүүн гар талд хормоноос нь чаргуулаад хүү явж байгаа. Тэгээ ийм юу ч зурган дээр байгаа шүү дээ. Өөрөө хүүсийн ялгацсан байна. Тэгээ ийм юм л да. Тэгэхээр чин өөрөө хэлж байгаа тэр ёс эрх мэдлэх буюу аавын хүү аавгаа дагаж хүмүүжин аав нь хүүгээ гэдэг асуудал. Гэтэл бас нөгөө талд ээжийн талд охин явж байгаа шүү. Тэгээ одоо энэ ёс хүртэл байгаа да. Байгаа. Цэргийн хүнээс бус газар бол баруун гараас нь зүгдчихэл ихнэрүүд явж байгаа үед. Чи баруун гараас нь юу суудаж яваа гэж сургаагүй шүү дээ. Тэгээ ийм л нарийн юм үүссэн шиг. Энэ за олон юм ярьж болно. Гэхдээ одоо тэр нэг иймэрхүү нэг алдагдж байгаа юм өөрчлөгдөж байгаа юмуд харагдаж байгаа шиг байх юм. Хуучин одоо миний одоо хүүхэд байхад гол усных нь өвөгчүүл ахмадууд тэр чигээрээ тэр гол усны хүүхдүүдийг бүгдийн одоо загин дандарч хүү хай гэж урамшуулж хүний өөрөнгөө ингэж явдаг. Одоо ийм ёс байхгүй болчихсон. Одоо хүний хүүхдийг хүү чи миний хүүхд тэглээгээд хүний хүүхдийг ингэчих бол одоо аав ээж нь муухай. Одоо ялангуяа чиний үе чамаас доош үе хүүхдээ өмөрнө гэж жигтэй хүн. Хүүхд нь буруу юм хийчихэд байхад дандаа хүн рүү буруу өгч биш. Буруу өгч байна. Тэр дундаа одоо ахмад хүн хүүхдийн дэрэгд өмөрч байгаа байхгүй. Чи буруу хараад тэр хүүхэд ямар хүүхэд байна. Тэгэхээр ойлгомжтой ш. Тэр үгүй биш та. Хүүхэд нохоо хоёроо өмөрсөн хүн болол тийм ээ. Хүн биш. Тэг хүн биш ерөөсөл. Тэр чинь
ойлгохгүй шүү дээ. Нийтийг ойлгохгүй гэсэн. Тэгэхээр энэ бол нөгөө суурин иргэншил одоо энэ хот суурингийн амьдралтай болцсон учраас тиймэрхүү дадлал хэвшил юм уу үнэт зүйлийн шинжтэй зүйл ер нь огт хэрэггүй болчихж байна уу? Эсвэл нийгэм аяндаа нэг тиймэрхүү байдал нийгмийн шалтгаанаас болоод байгаа юу бодоод байгаа байхгүй. Жишээл 20 дугаар зууны 20-од оны үеэс хойш манай уламжлал бүгд түлхэгдэж хаягдж эхэлсэн шүү дээ. Намжил докторыг хэлсэн нэг сайхан үг байгаа. Энийг нэг жаахан доктор тайлбарламаар санагдлаа л да. Өөрөөр хэлбэл гэр бүл бол төрийн үндэс. Энэ ойлголт одоо намжил докторыг хэлсэн энэ одоо бидний мэддэг энэ ойлголт бол ер нь улс орон болгонд байдгүй шүү. Монголд одоо хорин болоход нэг хоёр хүн одоо гэр бүл үүсгээ гал голомт үүсгэхэд энийг одоо төрийн ёслол гэж үздэг. Ийм хүндэтгэлтэйгээр одоо нөгөө төр улс маань бэхжиж гал голомт нь ингэж бадарч дэлгэрч байна гэж ингэж үздэг. Хормын ясаа хүртэл ингэж ихтэй эдэлдэг. Ийм ёс орн улс орнуудад байна уу? Энэ зүгээр утгаагуулгыг бодоход л үнэхээр гайхалтай санагдаж байна. Манай нүүдэлчдийн өөрийн үүсгэсэн өөрийн онцлог зүйл дээр тулгуурлаж энэ тогтолж байгаа зүйлтэй. Яагаад гэвэл тэр чинь энийг сайхан том их газар нутагт цөөхтөр хүн ам оршин тогтнох ёстой. Тийм учраас өвгдээс тэнд тэр нутгийг авч явах хүнийг яаж бэлдэх үү гэдэг асуудал. Тэгэл нэг номерын асуудал юу болохоор эв нэгдлийн асуудал болж байгаа. Ерөөсөө энэ дээр тулгуур Чингис хаан ч ялгаагүй тэр дэлхийг эзэлээл гэнэ. Эв нэгдэл дээр. Эв нэгдэлтэй байхын тулд юу гэхээр нөгөө дороос эхлэн шүү дээ. Түрүү хэлсэн гэр бүлийн гишүүдийн хоорондын эв нэгдэл. Эв нэгдэлтэй байхын тулд яасан бэ? Одоо нууц төвч эхэлж байгаа шүү дээ. Хугацааны цадгаар эхэлж байгаа шүү дээ. Энэ яагаад тэгж эхэлсэн? Гэр бүлийн ёсоор эхэлж шүү дээ. Энэ бүр ядуур асуудал. Яг удам гурван голын нэг удамын улс чинь бол хоорондоо тэг эв нэгдэлтэй байна үст. Ахаа алахгүй ад үзэхгүй байна үү? Ээжигээ ад үзэхгүй байна үү? Ийм нарийн ухаан байгаа юм да. Тэг энэ нь одоо яг одоо хүрээд ирсэн гэж тэг өвлөгдөж байна гэхэд хэцүү. Ер нь хүрээд ирсэн юм. Ирсэн. Тэгээд хугацааны цайдаг дээр тулгуурлаад эв нэгдлийн асуудал. Тэгээ бидний Чингис хаан бол энэ онцлогийг ухаантай учраас энэ онцлогийг улс төрийн бодлогод ашигласан байхгүй. Гэр бүл ингэж одоо их хэрхэмлэгдэж нутаг ус овг аймагт ингэж хэрхэмлэгдэж гэр бүл болох ёсноос нь ахгуулаад ингэж дээдлээ залуу гэр бүлүүдээ ингэж сургаад ингэ аваа явдаг. Энэ зүйл маань цаашаа бол нийгмийн тэр бэхжилтийн их чухал сэжин болж исэн гэж хэлж штэ тийм ээ. Ерөөсөө л үндэс нь гэр бүл төрийн үндэс гэдэг бол энэ. Тэгээ Монгол шиг ингээд дөрөв намжил доктор хэлсэн цөөхөн хамтаа улсад гэр бүлийн бат байдал хамгийн чухал. Тэгээ олон хүүхэдтэй. Тэгээ тэр гэр бүл бат байх нь бол Монгол шиг. Тийм учраас гэр бүлийн чинь болохоор энэ төрийн үндэс гэдэг шүү дээ. Хоёр залуу айл гэр болоод ингээд суух хормын ёслолоо үйлцэхтэй гал асаадаг тийм үү. Төрийн гал асааж байгаа өөрийнхөө бэлэгдэл нь тэр шүү дээ тийм үү. Одоо Автасаа хааны баруун гутлын өргөнд бол Монголын төрийн голомт байнга мадмалж ирсэн. Манжийн иргэшээлд байсан ч гэсэн Монголын төрийн гал голомт Автаа хааны баруун өргөнд асаал байсан баг. Түшээ тансаадаг. Тэл улаан цагаан сараар. Тэрнээс чи гал таслаад ингээд тойруулаад явдаг. Тэр Монгол төрийн гал тэр гэр бүлд асж гин гэдэг тэр ойлголт Батнут байсан байгаа байхгүй. Одоо бол бид гэр бүлээ төртэй холбохоо байсан. Хов хүний асуудал. Ирэх хүний ирэх. Салах байх хүний ирэх. Чиний асуудал шүү дээ. Төрийн асуудал биш. Тийм. Та нар бол ингээд ерөөсөө чиний хүний ирэхтэд нэг ийм талбаан дор Монголын том уламжлалыг алдагдсан. Нэг ийм бурангуй яс байна уу юу? Байсан да монголчууд. Гэхдээ тэрийг бурангуй гэж хэлэх нь юу хөө? Одоо удам судрыг харж одоо хүнтэй гэрлүүлнэ гэдэг чинь сайн гэр бүл бий болгож сайн үр удам үлдээх тухай асуудлын үндэс юм шиг байна. Тэгэхээр энэ одоо ер нь Монголд бол ингээд байхгүй штэ. Одоо бол баг. Тэгэхээр ер нь байх нь байна. Нутагт бол байх нь байна. Тэр эхний шир алга бол унган шир алга гэсэн үг байна шүү дээ. Тэр чинь малдыг зүслэегүй шүү дээ. Тэгэхээр нийгэмд ингээд удам хэлж. Удам судраа харж сайн хүмүүсийг нийлүүлж ингээд шалгарлыг ингээд улам сайжруулж явах тиймэрхүү нэг эрен бидэг байжээ. Тэр чинь бүр ханиа зөв шинжих ёстой нэгдүгээрт байгаа байхгүй. Тийм учраас тэрийг онцгой анхаардаг. Ер нь би боддөг юм. Чанартай Монгол хүнийг өвөг дээдс бүтээгээд бидний өргөрсөн.
үеэрээ чанаржуулаад. Тий. Чанартай аваад тэр зөвмөжил бүх талаас нь анхаар. Одоо би ард түмэнд юу гэж нөхөр чанартай хүнийг бүтээцгээ яа хамтдаа гэж хэлээд байгаа. Тэгэхээр надаас асууна. Чанаргүй юм гараад байгаа юм гэхэд чанаргүй бүтээгдэхүүн гараад байгаа. Би тийм гэж хэлээ. Энийг олон зүйлээр батлна. Тэрний нэг нь бол жишээ нь хүүхдийг хүмүүжүүлэх сайхан санаа, хайрын асуудал хаанаас эхлэх вөхөр хүүхэд бүрэлдэхүүн үеэс биш. Дөрөв хэний үзэг хэлдэг тийм. Аав ээжийн хайр сэтгэл. Ерөөсөө ханаа сонгохоос. Удам сайтай хүний үр хүүхдтэй хандлуулах. Тэгээд сайн хүүхэд сайн гэр. Тэгж байж тий үндсэн сайн тавь. Тэгж байд хайр үүснэ. Тэгж байд тэр хүүхэд бүтээх тэр тех асуудал гарна шүү дээ. Одоо манайх ч одоо удам сайтай хүн гээд мөнгө сайтай хүнийг удам сайтай хараад байна. Тийм байна. Одоо Гамбот доктороос нэг юм асуумаар байгаа юм. Гамбот доктор бол ерөнхийдөө энэ угсаадны зүй судлалын талын хүн. Энэ баруун аймагуд руу ер нь одоо энэ ах сэгсээ хөндлөх энэ гэр бүлийн ёс мосын байдал одоо илүү одоо байгаа юм уу гэмээр зүйл бас ажиглагддаг. Хадгалагдах. Тийм тэн дээр одоо жишээ хэлэх ба. Тэр би чинь баруун Монгол гээд торгуудын түүх угсаадны зүүн талаас нь нэг жоохон төмгөж үзсэн шүү дээ. Тэгээд торгуудын за хормын ёс гээд ингээд аваад үзэхээр энэ хормын ёс нь бол бүр дээхэн үедээ бол бүр ингээд хүүхэд төрөх цагаас нь эхлээд тэр хормын асуудлыг ярьж эхэлдэг. Сүү тавьж эхэлдэг тийм ээ. Хоёр айл хоорондоо за танаа охинтой манай хүүг суулгана шүү гэд ингээд эхэлдэг байх чинь. Тэгвэл нэг хэсэг нь яадаг вөхтэй. За хүү насанд хүрсэн байна. 18-аас 20 насны орчимд. Ингээд за явж хүүдээ таарах охин шинжийгээд нэг хүнийг одоо тухайн гэрээсээ нэг тогтоо хүнээ явуулдаг. Тэр удмынхандаа охин шинжид нэр шинж. Ингээд энэ хүн яваад ирэхэд нь яадаг вөхтэй. За төрийн алба ямар болов гэж асуудаг байна. Төрийн алба гэж асууна. Төрийн алба. Бэр шинжээд ирж шүү. Бэр шинжээд ирж байгаа боловч тэрийг заавал төрийн алба ямар болов гэж асуудаг байсан. Ингээд асуугаад ирэхдээ за тэнд нэг айл байх шиг байна. Ийм хөвгтэй мэн гэхдээ тэр айл чинь тэр хүн гарахтаа гэрээс нь гарахтаа ташуур орхигдсон байгаа. Тэр айл дохио тэмдэг үлдээгээд байна. Тэмдэг үлдээгээд. Тэгээд за энэ болох юм байна гэх юм бол одоо хожимдоо бол тэр бурхны шашин дэлгэрсэн цагаас эхлээд бол тэр айлынхаа охиныг яадаг вөхтэй ламаас асууна. Ламдаа очиж асуугаад энэ хүн одоо нас заяа төргийг ингээ шинжүүлээ. Хүний заяа төргийг шинжих судар гэдэг их сайхан судрууд байгаа шүү. Тэгээд эд янзаар хуйлуураар байдаг. Тэгээд тэр хуйлбараа үзээд мянган жилэн одоо нас жил ус энэ бүх юм таарна гэх юм бол нөгөө элчээ дахиад явуулна тэр айл руу тэр хүн очихдоо би юмаа мартчихжээ гэж ордог. Тэ. Орохдоо за би ташуураа орхисон байна гэж ордог. За тэгээд сайхан тамхилаад насваа гэж ярьж байна да бид нар торгуудад. Тэгээд за танаа охинтой ингээд жил усан таард юм байна. Одоо хормын ёсоо товлого яах юм тэр гэж яриагаа үсгдэг байх шүү дээ. Энэ бол төрийн алба гэж яригддаг зүйл. Ингээд эн чинь 3 жилийн туршид энэ хоёр айл чинь одоо нэг хоёр хүүхдээ суулгахтал дээр асуудал ярьж байна. Тэрнээс ч одоо энэ өнөөдөр ярьлаа маргааш шуухгүй гэдэг шиг тийм байхгүй шүү дээ. Гамбот хормоор ярьлаа л да. Хормоор төдөг одоо тийм жишээ нь усын одоо танай нутаг үед тэр баядуудаас эхлүүлээд одоо хуучин ёсоо хадгалж байгаа шүү. Хадгалж байгаа. Тэгэхдээ өнөө хүүхдүүд нь тал талтай шив. Ингээд Улаанбаатар Монголоор дэлхийх гэх. Тэгэхээр тэнд хадгалж байгаа сайн боловч тий тэрнийг хадгалж байгаа улс нь яваад яваад. Ингээд нөгөө сургам зөвлөгөөнөөс чинь үр хүүхэд нь хөндий болж байгаа. Тэгээ ер нь амьдрал дээр ийм л байна шүү дээ. За телевиз үзэх хоёр нь 3 цагийн дотор л бараг хайлчих гээд байна. Тэр хэр ботох юм болох вэ? За ингээд үндсэндээ гэр бүл гэж одоо хэрхэн бүрэлддэг вэ? Ер нь ямар үн цэнтэй гэдэг талаар одоо бид нэг зохисхон зарим хэсгээс ингээд сануулсан үзэгчтэй ярьлаа. За ингээд энэ гэр бүл дотор одоо хүүхэд ийг одоо хэрхэн өсгдөг вэ? Одоо яаж өсгөж байна? Хуучин яаж байсан гэдгээс ахуулаад одоо цаашаа яриагаа өргөжлүүлмээр байгаа юм. Энэ гадаадынх нь одоо их яг шинжлэх ухааны үүднээс л гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэр эхийн хэвлэгээс нэг нээлт гаргацсан ч яриад байгаа. Манай ард түмэн чинь бол тэр хэвлэгийг сургах ёс гэж хүүхдээ хүмүүжүүл эхээ хамгаалан тулгар их ёс гэж байсан байхгүй. Тэ. Тэгэхээр би сайн хүүхэд гарах асуудал удмаа сонгож. Тэгээд тэр
Ганбатын хэлээд байгаа тэр зурхай. Ямар цаг үед хүүхэд олох вэ? Зөв цаг үед олно. Тэгэл үр тогтлоо судлаачтай хэлж байгаа нэг 2-7 хоногийн дараа ингээд ухаан ороод ирдэг байсан. Тийм учраас хүүхдийг төрснөөс нь бишээ одоо. Ихэн мэдрэх ерөөсөө ихтэй үр тогтсон. Тэгээд урагтай холбогдсон байсан. Орчин үеийн хэлээр бол одоо монголчууд ярьдаг үед хулгайчийн хүүхэд хулгайч юу л худалчийн хүүхэд худалч гэдэг ярьдаг үед. Тэр чинь нөгөө орчин хэлээд байхгүй. Яг эцэн тэгэл ухаараад ингээд явж байхад нөгөө хулгайгаа яриа л байв. Хулгайчийн мэдлэгтэй л хүүхэд гарч ирж байгаа. Одоо монголчууд ч хүүхдээ нөгөө зөвхөн Монголд л биш үү хий насаар нь тоолдог тийм ээ. Бүрэлдэхээс нь тоолж байгаа шүү дээ. Бүрэлдсэн цагаас нь эхлээд тоолоод энэ бол хүний тоонд ороод эхэлж шүү дээ. Тэгээд 3 нас хүрлээ энэ бол одоо өстө жинхэнэ хүний тоонд ороод ирлээ. Мэдээ ороод ирсэ. Одоо энэ цагаас нь яах нь нөгөө амьдрал ахуйтай ойр зүрийн юмтай яах вэ? Тоглоомын юмар юм уу гэж басгаж сургаж эхэлнэ гэдэг. Дорн дахны гэж нийт нь авч үзье л да. Ерөөсөө хүүхдээ хүмүүжүүлгээд аваад үзэхдээ зөвхөн миний уншснаар бол эн чинь Европ буюу одоо суурин соёл иргэншилтэй хүмүүсийн хүүхдээ сургах нэг арга барил байна. Тэр яадаг вэ гэхээр тэр төгсгөлд нь хүрэх үр дүнгийн эхэнд нь хэлж өгдөг. Тэгээд чи ингэж явахгүй бол төгсгөлдөө ийм юм болно. Тийм учраас ингэж яв гэж хэлж өгдөг байх юм. Тэгвэл дорн дахин үе одоо монголчуудын хувьд яах вэ гэхээр биеэр үлэрлэн дагуулan сургадаг. Туршлагаар өөрөөр нь ингэж. Тэгэхээр энэ хүүхэд бол өөрөө томчуудын тусгал. Өөрөөр хэлбэл юу ч мэдэхгүй цагаан цаас шиг амтан гарч ирээл аав ямар байна, ээж ямар байна, түүний орчин тойрон ямар байна ингээд л дагаад үсэх байх. Одоо монголчууд ярьдаг шүү дээ. Хүүхдийг хүн болгоно гэдэг бол шивэн толгой айдал гэж. Шивэн толгой айдал. Салхиндээ сайлууд ингээд найгаж. Тэгвэл их эцэг ямар байна хүүхэд тийшээ. Тэгээд эцэст нь хорыг хэлсэн шүү дээ. Тийм ээ. Үзээ бол мэд хавиргатай юу хантай гэр хавиргатай гисэндээ багтахгүй бол хант гэрт багтахгүй. Айхтар өгсөн. Айхтар. Тийм учраас л энэ суур хүмүүжлийн асуудлыг эхийн хэвлэгээс эхэлж 3 нас хүртэл онцгой анхаарч байсан үе байгаа юм да. Энийг хүүхдийн одоо хөгжлийн монголчууд алтан үе гэж нэрлэдэг юм байна л да. Монголчууд ч нэг юм насанд нь сургадаг онцлог байна гэж хүн хэлдэг. Байна. Өөрөөр хэлбэл одоо нялх байхад нь инхээлэх, арай болоход нь тгийх, жаахан нас явган хатуу үг хэлээд, жаахан хатуухан сургаад, морин маланд мардуулаад, бие даалгаад ингээд насанд нь сургадаг гэж тийм ээ. Тэгэхээр энэ болвол манад байдаг ёс. Одоо зөв ярьж байна өөр. Одоо энэ ёсыг л мартаж болохгүй. Яагаад гэвэл одоо чи хүүхдтэй л үтэй тий. Чи өөрийнхөө хүүхдтэй хандж байгаа да одоо. Тий. Дандаа өөрийнхөө ханд. Тэгэхээр чин хүүхдийнхээ онд чинь хэлээд одоо тэр насны онцлог харгалзахгүй. Фүүсийн ч харгалзахгүй тоож байгаа. Одоо тэгэхээр зөрчил гарч байгаа. Одоо насанд нь таарсан ингээд хүмүүжлийн аргатай байсан гэж би торгуудын дунд ингээд асуул материал цуглуулаа явж хахад нэг 80 эд өндөр настай нэг юм ярьж ирсэн. Одоо энэ ёс байхгүй болсон байна гэж. Торгуудууд 5 нас хүртэл нь хүүхдээ үрхэн гэж нэрлэж байгаа. Үрхэн. Үрхэн. Өрөнцөр одоо өр гэж. Өр явж штэ. Өр явж. Үрхэн гэж. Өр гэж нэр. 5-аас одоо 10 нас хүртэл нь ногоорон гэж. Ногоорон? Тий. Ногоорон. Нэг нөгөөрөн гэсэн юм. Ногоо. Нялх ногоо. За 10-аас ингээд энэ хүн чинь ингээд нэг 16, 17, 18 гэх ингээд явчлаа штэ. Энэ үед нь ноёхон гэд нэрлэдэг. Насанд нь өөрөөр нэрлэж байгаа биз? Тэгэхээр энэ маань яаж ин үрхэн гэдэг чинь энэ бол өсөж ирж байгаа. Инхрийлэх одоо инхрийлэх ёстой тийм ээ. Энийг бол зөөлөн аргаар хүмүүжүүлэх ёстой. Ногоорон буюу одоо нөгөөрөн гэдэг байна. Энэ ч одоо нялх ногоо шүү дээ. Одоо энийг бол яах ёстой? Усал тордох хэрэгтэй. Тэгэхээр усал тордно гэдэг чинь хүмүүжүүлэх ёстой. Нөгөө нэг жинхэнэ нөгөө санаанд нь суулгаж өгөх ёстой. Нөгөө одоо нэг хар хайрцаг энтер гэдэг ч юм уу тийм тэр юм суулгах, дархлаагийн суулгаж өгч гин гэсэн. Ингээд ноёхон гэдэг чинь энэ бол одоо насанд хүрчлээ. Насанд хүрээд эхэлж байна. Энэ хүн одоо цаашаа ингээд нийгэм рүү орно. Нэг одоо герман эрдэмтэн ярьж байгааг бид нэр сонсвол өөрөөр европчууд бол яадаг юм гэхээр хар багаас нь тэрийг учир мэдэх хүн адил харьцаад бие даах байдлыг одоо бэлддэг.
Манайх бол насанд нь ингэж яваад тэгээд зарим газар нь одоо завтыг хөрөх даах үе дээр нэг даалгаад хатуухан гэл үе дээр нь яваад. Тэгэхээр одоо хүүхэд алгадах гэдэг юм уу хүүхдийг хатуухан загнах ингэж одоо жаахан амсуулаад өгөх энэ тэр бол одоо бол хоцрогдсон зүйл гэж үзэж байна шүү дээ. Энэ ер нь одоо хүний эрх чинь энэ бол аюултай дарамталдаг хүчирхийлдэг гэдэг ингэж байна. Энэ ер нь одоо ямар учиртай юм бэ? Одоо жишээ нь ер нь бол ярьж байгаа тэр бол зөв яриад байгаа шүү байна. Гэвтэл бид ингээл хідэн үеэр ингээл хүүхдээ насанд нь үсгээл хатуун сонсогдсон сонсохол ингээл явсан маань Монгол үндэстнийг нэг тийм буруу үндэстэн байлгаагүй шүү дээ. Бид бол шал ондоо ертөнц шүү дээ ер нь. Эртлийн ертөнц. Тэгэхээр энийг бол би нэг Монгол сайн гэж жижээд хэлдэж байгаа зарим нь ойлгох байх л та. Тэр утгаараа биш те. Нүүдлийн иргэн шил дээр суурилсан энэ том иргэн шил чинь хүнээ хүмүүжүүл чинь бүх өөрийнхөө юмыг хангах чинь хаанч алга болохгүй юм байгаа байхгүй юу? Шуурганд алга болох, засууданд алга болох, ганд алга болохгүй тийм. Аюу ухаанаас аюу ухаан. Аюу ухаан тийм ингээл уламжлал явж идэх юм том. Тэгэхээр энэ дотор чинь тэр гэр бүлийг бат байлгах гэж бид нар яриад байна те. Гэр бат сайхан гэр бүлээс л сайн сайхан хөвгтөл бий бол хүмүүжлэлтэй хөвгтөл. Тэрнээс салдаг, нийлдэг, явдаг, тэгээ дахиад суудаг ийм одоо янз бүр оролцол. Тийм учраас эхнээс ханаа сонгох. Тэр ханаа зөв сонгох. Тэгээ тэрийг нь бат байлгах. Социализм үед чинь бас их одоо бүр гэр бүлийг бат байлгахын тулд намын төв хороо олсон байгаа шүү. Бас гэр бүлийг авч ирсэн шүү. Тэгээ бүр авч ирсэн шүү. Хэрвээ чи эхнэрээс салвал намаас өгдөнө. Тэгээ дарга болохгүй. Намаас өгдүүл хусаа төвшөлөхгүй. Тийм ээ. Ажилгүй. Доктор хамгаалуулахгүй. Юу ч байхгүй. Гэр бүлээр чи бат байлгаж чадаагүй чи яаж төр зүтгэх юм? Намд зүтгэх юм. Гэр бүлийн докторгүй итгээд гэдэг шүү дээ, тийм үү? Тэр их нөлөөлсөн байхгүй. Тэгээ үндсэндээ бид нар чинь 80-аад оны үе гихт чинь эрүүл чирэг боловсралтай ийм үе бий болчлаа шүү дээ. Тэдний нэг бүтээгдэхүүн бид нар сууж байгаа. Монголын хөрснөөс ургаж гарсан тэр хүүхд хүмүүжүүлэх ёс бол хамтч үзлээ. Бусдыг бодохгүйгээр хамтыг нь амьдч чадахгүй. Чи нөгөө айл хажуу сахалтай айл. Тэдэнд туслахгүй, тэдэнд малын нааш нь авчрахгүй бол чинийхийг маргааш авчрахгүй. Тийм ээ. Тэг яг хамтч үзлийг номондог байхгүй. Би өөрийнхөө төлөө амьдрах биш. Бусдын төлөө амьдрж иж би болж иж өөрийн хүмүүжил тэр жинхэнэ хүн болно шүү дээ. Манай философи тэр хуучин тийм үү? Манай философи одоо амьдралын философи юм уу? Энэ алга болж байгаа. Алга болж байгаа. Энэ хамгийн эмгэн л байгаа байхгүй. Хотчсон иргэншсэн нийгэм гэдэг чинь манай энэ уламжлалт энэ нүүдлийн ахуй соёлыг бол уудаг цаас шиг уусгаж байна л да. Хотчсон нийгмийн тэр хууль ёс, дэг журам, боловсролын систем. Тэр нь нөгөө хөдөө байж байгаа манай нэвдлийн иргэншлийн энэ ахуйд ерөөсө таарахгүй. Та нар одоо хөдөө явхад 6 настай хүүхэд сургууль, сумын сургуульд яаж сууж байгааг сайн харж байгаа бах тий. Тэр бол өстой зовлонгийн далаад он сууж байгаа хүүхэд байгаа шүү дээ. Ээжигээ санц, аавыгаа санцсан тийм үү. Зарим мөөмөө санчихсан. Юу хичээл сургууль тоохгүй шүү дээ. Нөгөө гэр бүлийн халуун орчноос ком нийтийн орчинд аваачаад аав ээж хоёрын салж байгаа. Тэр чинь дагаад хүүхдэд дагаад. Тийм сумын төвдөр 6 настай хүүхдэд аав мал дээр их дагаа явдаг. салж байна. Энэ чи ерөөсөө ингээ манай уламжлалыг үл харгалзсан улс орныхоо онцлогийг ойлгоогүй ийм л юм манад аяг хүчтэй явдаг. Тэгэл өрөндийн нөгөө киногоор гардаг тэр нэг хөндий хоосон байдал, бие биентэй ёсчрахсан байдлыг сайхан хүмүүжил юм шиг харагдаад. Монгол ахуйд өссөн хүүхд юм уу, дорныхны онцлог юм уу, энэ аав ээжигээ ачлах, хүндэтгэх, ахмад хүмүүсээ хүндэх ийм одоо уламжлал бол ингээд бүх насан туршсан салшгүй явж идэг. Аав ээж нөгөө явах хүртэл одоо явцсан байлаач гэсэн нөгөө хасрал инэрл хайр дурсамжинд ингээд хамтдаа байж идэг ийм одоо гэр бүл бөгөөд ийм одоо хүмүүжил орчоо. Тэгэхээр одоо бол нөгөөх өөр болчихж байгаа шиг байх юм тийм ээ. Одоо нөгөө 18 нас европчууд 18 нас хүрэл хүүхдүүд нь бие дагаагаараа явдаг. Тэд нар аавыгаа иргэнүү байна уу? Ирэхлээрээ хаяа нэг ирж мөнгө зээлэх үү? Аав ээжийнхээ гэрт орохдоо хүртэл зөвшөөрөлтөй ордог гэх мэт. Иймэрхүү юм хүндээ юм шиг мөртлөө нэг ясандаа нийгэмд бодит бие даасан хүн болгож хувиргаад аав ээж нь харин хүүхдээ 18 хүртэл явуулж байгаа тэрнээс цааш нэг хэлхээ холбоогүй амарч байгаа юм шиг нэг иймэрхүү өөр юм ялгаа байна. Тэгэхээр манад тэр аав ээжигээ голоо тасардал ингээд хамт байгаа, түүхээ тусдал хамт байгаа, цаашаа үргэлжлэн явдаг энэ тасралтгүй хэлхийг ер нь хадгалаад явах ёстой зүйл гэж би бодоод байгаа юм л да. Энэ талаар Ганбаатар үеийн нэг залуу ингэжээ. Тэр урдны юм л да. Ээжийнхээ ачааг хариулна гээл. Одоо зөндөө домог шиг юм ярьдаг. Ачааг хариулна гээл ээжигээ өгөөрэй. Эргэл мөргөл хийсэн байна.
тэгэл ээжийнхэн өссөн газарт нь бүгдийг хийлгэсэн. Тэгээд лам дээр ирсэн. Заав ээжийг ингээл ээжийнхээ ачиг одоо ер нь хариулчих уу гэсэн чинь лам дугуй байж өөж ганц шинэ өндийч өхүүлснийг хагасыг хариулсан байна. Ээжийн ач тийм өндөр гэж. Тий, тэгж л хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр тэр ач гэдэг бол Азийн тэр дотор Монголын хувьд л нэг өөр үсэл юм байгаа юм да. Хариулж чадахгүй. Хариулахын төлөө санаж явах хэрэгтэй. Манай одоо залуучдын хувьд нэг асуудал гарч ирж байна. Ялангуяа хүчлэгдсэн хүүхдийн хувьд гадаад оронд байгаа нөхдүүд настай ээж хамаг юм маажиж малтаад явуулчихдаг. Гадаадд. Тэгсэн чинь гадаадд нэрээ солиод нөгөөд олдохоо болчихж байна. Манай талаас гарч байгаа асуудал. Манай Монгол хүүхдийн. Тэгээ хорооны засаг дарга одоо нөгөө настай хүн чинь туслана гоо. Ингээ харах үзэх хүнгүй. Нэг ийм эвгүй ёс гарч байна. Өөрөөр хэлбэл бидний ном үгээр хэлбэл гэр бүлийн гишүүн хувь хүн тасарч гараад байвал гэр бүл задралд орно л гэдэг юм л да би. Тэгээ нэг эвгүй ёс одоо тэр хүнээр бойж болуулчаа те. Тэгээд эргэж харах тэр одоо өрний ёсол гэж хэлэх шээ. Одоо тийм л болох гэдэг. Аав ээжийг бол ингээд толгойг өсөж байгаа нүд ани болцснаа аюу буйнд тооцдог шүү дээ бид нар тийм үү. Маш их буйнтай хүн өстой сайхан нэг боллоо уулз ядаж ч холоос орж ирээд нэг барааг нь амьдд нь харчдаг тийм. Одоо бусад оронд бол мэдхгүй тэр эцэг нь хаана өгсөн, ээж нь хаана алга болсон өрөндийнхэн бол тэрийг үл тоох баг. 18 хөрөөл ээж аав яс байхгүй болчтой. Энэ эцэг ихтэй ачлалтай байдаг Монгол хүүхдийн болоод Монгол хүний одоо хүмүүжлийн энэ чанарыг яавал авч үлдэх вэ? Одоо гэр бүлийг л сайн дурын хэрэг болгож болохгүй байхгүй. Чивтэр хэрэг биш. Тэр би эхнэрээсээ сална уу байна уу одоо энэ төр дээр нь ямар хамаатай гэдэг л юмыг л алга болох хэрэгтэй. Одоо бол тэр хамаагүй шүү. Хүүхдүүдээ илүү туулж ярилцах хэрэгтэй болоо гэж дээ шүү дээ. Одоо сардаа нэг ч юм уу эсвэл бүр 7 хоногт нэг одоо юу ч хамт хэрэгтэй байна, юу болохгүй байна. Одоо тийм хүмүүсийн асуугаад асуудал бэрхшээлийн илүү их ярилцвал дээр болоо гэж дээ. PC тоглоом утас гээл те интернет гээл янз бүрийн хүмүүжлийн дагалдалд оруулах зүйлүүд их байна шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор л ерөнхийдөө бол хүүхдийн хүмүүжил ер нь өөрчлөлтөнд орж байгаа гэж л бодож байна да. Компьютер гэдэг нэг айх төр юм шагаагаад тэр аюултай. Тэр. Тэгээ бас нэг жихээ бөгөлдөг нөхөр дүүлээ юм асуугаад тэрээс яхан санаа зовоод байгаа хүүхдүүд. Тэрнээс их хайтайхан болж байна. Хамгийн гол нь тэр бидний багын хүмүүжлийн юмнаас авах юмыг аваад явах хэрэгтэй л байгаа юм л да. Монгол ороод байх хэрэгтэй. Монгол зан уламжлаараад байх хэрэгтэй. Уг нь гэрийн хүмүүжил сайн байсан юм шүү дээ. За Монголоороо байх ёстой. Гэрийн хүмүүжил уул нь сайн байсан юм шүү дээ гэж нэг хэлж байна. Тэгэхээр энд нэг ийм бүхэл бүтэн 25 жил ардчлалын үед бүхэл бүтэн үе гарчлаа шүү дээ. Үе гарчлаа тий. Тэгэхээр энэ үе чинь ямар орчинд юу вэ? Хосоломл гэр бүлийн орчинд юу болж байна? Монгол уламжилтаа, Европ уламжилтаа, Азийн нөлөөнд орчихсон. Тэгэл дэлхийн нөлөөнд орсон соёл орсон. Тэгээд дээр нь хүүхэд гололцсон. Тэгээд их мэдээллийн тунд. Тэгээ хүүхэд их өөрчлөгдөж байгаа. Тэгээ би тэгээд товчхон хэлэхэд зарим үзэгчд бол намайг зөвшөөрөхгүй л баг л та. Ерөнхийдөө бол нэг үг дуулах их дургүйтэй болсон. Хүүхдүүд. Залуучуудын хувьд бол зан аршигын хувьд бол нэг ерөнхийдөө нэг аагарах болсон. За тэгээд би юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл ийм нөхцөлд энэ хүүхдээ ойлгож л харьцах хэрэгтэй. Хүүхэд бол хүүхэд биш. Асар их мэдлэгтэй байна. Их эцгээс төрүүлсэн. Зарим хүн ахлагын хүүхэд хэлж байгаа шүү дээ. Эмээ таны үе өнгөрсөн гэж. Тэгээд эмээ одоо бахтраал юу ярьж байгаа мó хаагүй чамайг бодохоо чамайг хүмүүс таатахын хүмүүс биш. Хүн түүнийг сонсох хэрэгтэй. Тэгж байгаа хүүхэд бол эмээгээс түрүү өөрчлөгдөд шинжилэгдэж явж байна. Эмээгийн харилцаа хоцрогдож байгаа гэсэн үг байна. Тэгээд би ерөнхийдөө үзэгч хэлэхэд бол ерөнхийдөө нэг Америк маягийн хэмээгийн амьдрал руу орох гэдэг юм шиг байна. За тэгвэл эндээс ургуулад за тэгвэл бид яг орчин үеийн соёлтой ертөнцийн гоё соёл гэдэг Монголын уламжлал заншилтай холбоотой, үнэт зүйлтэй холбоотой нэг иймэрхүү зүйлүүд нэх тийм чухал биш. Ерөн зүгээр одоо цаг үедээ зохицоод явбал зүгээр дээ гэсэн иймэрхүү байдлаар хандаад явах уу? Ямар байх вэ? Ер нь одоо хэмжээ дамжаана гэдэг юм уу? Одоо баримжаа нь ямар баймаар юм? Ер нь Монгол хүүхэд гэж байх хэрэгтэй юм уу? Дэлхийн хүүхэд гэж байх хэрэгтэй юм уу? Тэгэхээр
ерөөсөө уламжлалаа ямар ч тохиолдол байсан хадгалж авчулдаг шүү дээ. Уламжлал, өв соёл түүхэн байж ээж сая нөгөө хүн төлөвшөж гарч ирнэ. Тэр өдөө хэл шинжилд одоо бас сүүлийн үед их ярьдаг болсон шүү дээ. Яг нөгөө дархлаа тогтох үе гэж 13 нас гэж ярьж байгаа. 13-аас 14 нас. Энэ нас хүртэл нь болж игэл яг тэр их хэлээр нь зөв ярьдаг, зөв бичдэг, санаагаа зөв илэрхийлдэг болох шүү дээ. Гэтэл өнөөдөр яаж юм 6-7 настайд нь гадаад хэлний сургалтанд өгчдөг. Тэр хүүхэд сургууль дээр тэр хэлээ маш сайн сурна. Яагаад гэвэл тэр яг оргил үе. Оргил бүх юмыг нөгөө нэг хүлээж авдаг насны тусгай авдаг. Уршиг нь юу гэхээр нөгөө түүх хагас дутуу мэддэг. Уламжлал эцэг их нь сайн мэдэхгүй юм чинь хүүхэд тэрнийх нь эцэг ихийн талыг авч үлдэнэ. Нөгөө соёл нь бүр гээгдээд эхлэх жишээ. Ийм нүүдлийн иргэн шилийг хоцрогдол гэж харахаа болох хэрэгтэй байхгүй. Энэ хоцрогдол биш байхгүй. Үйлдвэрлэлийн өөр арга. Биднийг мянган жил ингээд тээж ирсэн Монгол гэж харагдуулж байгаа ганцхан юм чинь энэ нүүдлийн иргэн шил. Тэгээд дээр нь 2 дугаарт энэ манай энэ хууль тогтоогч нар одоо их хурл сонгогдсон нөхдүүд янз бүрийн энэ өрөндийн хуулийг мэдэхгүй ингэж хуулуурлж авчирж Монголд наадгаа болох хэрэгтэй байна. Эхлээд Монголоо судал, түүхээ судал. Бид ямар уламжил тавж тоолж ирсэн, ямар уламжил хадгалж ирсэн, хизээ энэ уламжил маань алдагдаад ямар үе шаттай явагдсан гэдгийг түүхээ үзэх хэрэгтэй. Тэгэхгүй өрөндийн бүх юм гоё. Өрөндийн засгийн газрын ордны байшин гоё. Хууль нь гоё гэж авчраал ингээл иргэдэл нь хуулаад тавьдаг. Монголд байгаа хэдэн үйл хэрэгжиж байгаа юм байна. Улам Монголыг эвдээд байгаа байхгүй юу? Монголыг үгүй болгох юм, алга болгох юм л болоод байна. Тийм учраас яг өөрийнхөө уламжлалаар соёлсон түрүүн намжилт докторын хэлдэг шиг тэр хэд хэдийн юм гэр бүлд нь авч явдаг юм ин хуулиар нь харин чангалж болно. Яг Монголд тохирсон. Тэр хууль заавал зөөлөн ба хүний эрхийг хангасан байна гэдгийг үгийг би бас ойлгохгүй. Хүний эрх гэдэг чинь ямар юм хэлээд байгаа. Тэгвэл миний хүүхдийн эрх гэж юу юм? Тэр миний хүүхдийн эрх гэр бүл дотор байж байхдаа хизээ хязгаарлагдах. Тэр хэмжээ хязгааргүй эрхтэй амтан байгаад тах уу? Би нэг стад авч болдгоо. Аав. Тэ загнаад авч болдгоо. Гэмт хэрэгтэн болно шүү дээ одоо. Ийм хүн болохгүй л хүүхдтэйгээ таахалзаал тэр гэрий чи одоо тийм ээ. Юу болгоо ичих юм. Дараа нь арих уухал. Тэгээд хууль барьчихаал тийм. Дараа нь тэр чин бие ууж ирэн. Тийм ээ. Янз бүрийн юм болно. Агсан тавина. Тэгээд бас гар хөрвөл аавын хувьд тийм үү болохгүй шүү дээ. Ийм л болчиход шүү дээ одоо. Тэгээд дээр нь энэ телевиз, радио олон нийтээр гаргаж байгаа юм хэмжээ хязгаар байхгүй. Ямар ч хяналтгүй. хяналтгүй болцсон. Тэр бүх сувгаар дуртай юм үзэж шүү дээ хүүхдүүд. Янз бүрийн том хүний, жижиг хүний. Энэ олон юм болж. Манай нийгэм амьдрал чалгаагүй. Манай Монгол гэр бүлийн амьдрал чалгаагүй. Болж байгаа бүх явдал олон үндэсний шинжтэй болж байна гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй. Монгол биш. Монгол биш. За олон үндэстэйгээр одоо хардаа тий 80 гаруй оронд гадаад гэрэл төгссөн. 20 гаруй мянган хүүхэд төрсөн. Олон соёлт гэр бүлгээд Улаанбаатар дэлхийгээр гадаадын хүнтэй суусан. Энэний хүүхдийг яаж Монгол болох? Монголоор гадаад ажиллаж байгаа олон хүүхдүүдийг яаж монголж болох? Нэг том асуудал байна. Энэ 15-20 жилийн дараа Монголд эргээс нөлөөж болно, сөргөөрт нөлөөж болно. Нэг асуудал байна. Хоёр асуудал бол энэ жоохон баг цуулыг чинь оюун санаа хийгээд бие балдарт маш хүчтэй өөрчлөлт гарч байгааг манай их эцэг эмээ өвнөр бол хатуу ойлгох хэрэгтэй. Хүүхдээ сайн ажиглаж яваа. Тэгээ уламжилттай нь яв. Одоогийн нөхцөлд нь тохирвол дэлхий болж байгаа зүйлтэй холбож өгөхгүй болохгүй. Уламжлал гэснээр тэр уламжлалыг бид нар ингээд өвлүүлэх ёстой, өвлүүлээгээд энийг бол хүн болгон ярина. Хүн болго ярина. Гэхдээ миний л бодол шүү дээ. Тэр уламжлал гэдэг байгаа. Жишээлбэл нуус өдвөл нусгаа болно. Яагаад нуус өгдөггүй байсан тэр хүүхдэд? Нэг учир шалтгаан бай. Энийг л шалтгааныг хэлж өгч шүү. Ухааныг тайлж өгнө. Тэр учрыг ухааныг тайлж өг. Яагаад гэвэл тэр нуус ижснэр одоо саяны яриад байгаа тэр бэлгийн бажд гэдэг юм түргэсдэг байна. Байсан байна. Тэм учраас тэр нуус өгдөггүй байсан. Цаад учрыг хэлж өгөх шүү дээ. Өнөөдрийн нийгэм өөрөө тэр европчсон учраас бид нар урсгал сөрөөд уламжлалаа гэд ингээд яриа зогсоод байвал живнэ. Тэгшин даруул бид тэрийн дагъя. Бид нар тэр урсгалын дагуу тэр цаад үр дагавар төгсгөлийн үр дагаврын өнөөдөр энэ давцраад эхлээд хилээд өчөд.
Яаж тэр төрөнд хийж өгөх хэрэгтэй. төр хийж өгөх. Тэрнээс гэр бүлд нь эсвэл сургуульд нь эсвэл боловсролын системд нь хайж болохгүй. Хайцсан учраас одоо бол үнээр энэ бас сая телевизээр ярьсан хүмүүсийн хэлдгэр хүүхдүүдийн хүмүүжүүлэг сонирн болж байна гэдэг болоод шүү дээ. Хайцсан. Хэн хүмүүжүүлээд байгаа хүүхдийг? Гэр бүл хүмүүжүүлээд байна уу? Сургууль хүмүүжүүлээд байна уу? Эсвэл хэн төр хүмүүжүүлээд байгаа юм бөө мэд. Баггүй шүү дээ. Нэг юм төрөг хийж өгөх. Сонин жишээ бил дээ. Одоо намжил багш бол маш сайн мэдж байгаа. Орос хэлний дээдэд, гадаад хэлний дээдэд их олон жил багшилж ирсэн учраас хөдөөнөөс орж ирсэн хүүхдүүд гадаад хэл сурахдаа маш сайн сурдаг. Хотын хүүхдээс миний л бодол шүү. Арай илүү хурдан сураад ах шүү гэдэг тийм үү? Яагаад үг гэд би бол бодохдоо тэр чинь нэгэд ухаан орсон цагаас эхлээд тэр болон мал хуйтаа ноцолтоод нь шүү дээ. Тийм үү? Байгальтайгаа тогтцоод яваад байна. Энэ хүнд харааны ой тогтоолд маш өндөр хөгжиж байгаа. Даад зах нь 500 хураг ишиг байлаа гэж бодлоо. Нэг бүрчлэн зүслээд мэдэж байгаа. Гэтэл хотын хүүхэд бүгд нэг зүснийх байна. Энд бүгдээр адилхан байна гэж хэлнэ. Тэгвэл тэр харааны ой тогтоолд ороод ирсэн байна. Тийм үү? 18 нас хүрээд 19 нас хүрээд ихтэй сургуульд орж ирээд намын дуу сонсоход тэр хүүхэд илүү хурдан тогтоож авна. Нөгөө төгөр сонсгол маш өндөр хөгжсөн. Ялангуяа энэ чинь гадаад хэл дээр маш сайн байдаг. Би ч одоо хятад хэлээр болсон болоог нэг сурч төгссөн болохоор хятад хэлээ ингээд хятад хэлийг ингээд яриа заахад тэр 4 янзын хөгийг тэр хөдөөний хүүхэд ингээд эхлээд тэр чинь нэг ингээд дултраад байна илүү хурдан яг адилхан дуурайж хэлэх төвшөнтэй хурцж байгаа. За тэгэхээр манай ярилцлага бол ерөнхийдөө ингээд өндөрлж байна. Бид нар бол ерөнхийдөө ямар нэг асуудал шийдэх гэж яриаггүй. За ерөнхийдөө гэр бүлийн хүмүүжил, монголчуудын уламжлал одоо тулгараад байгаа зүйлийн талаар зах зугаас нь хөндлөө. Тэгэхээр зэрэг энд бол ямар асуудал түрүү яригдсан бэ гэдэг үзэгчдийн одоо жишээ сайн нэвтрүүлгээ сануулхад гэр бүлийг үүсгэх анхны үнд гэр бүл бат бих байх тэрэнд хариуцлагатай уламжлалын шинжийг хадгалж ингэж харьцвал цаашдаа сайн гэр бүл байх үндэс үрдэх юм аа. Энэ дотор сайн хүн бүрдэх юм. Тэр дундаа Монгол уламжлал соёлыг ялангуяа гадны одоо соёл буюу орчин үеийн соёл их давлгаалж байгаа үед энэ уугуул одоо жишээ нь явж ирсэн үндэс язгуурынхын зүйлийг бол нэлээд ойлгуулж өгөх зүвэ гэж манай одоо эрдэмтэд одоо хэллээ. Гэхдээ нэг зүйлийг одоо юу гэж хэлж ийм вэхээр бидний өмнө бол өөр ийм одоо жишээ нь саармаг олон талын соёлтой ийм одоо шинэ үе ирж байгаа учраас энэ шинэ үед зогцож хэрхэн явах вэ гэдэг асуудлыг бол эрдэмтэн намжил доктор маань бол их сайхан санууллаа. Тэгэхээр зэрэг энэ нэвтрүүлгээр та бүхэнд өгж яах вэ? Ерөнхийдөө бид нэр ямар шүү үед байгаа юм? Аль одоо тал руугаа одоо энэ нийгмийн болоод энэ боловсрол хүмүүжлийн асуудлыг зохицуулахад янз янзын асуудлууд тулгарч байгаа тухай товчхон хөндөж ярьлаа. Ингээд үзэгчид та бүхэнд баярлалаа.